Хөрөнгөтний ертөнцид хөл тавив. Нэг өдөр миний дотны найз эрхэм маха Зигфрид Кайзер гэртээ хүрээд ирээч хэмээн дууддаг юм байна. Тэднийхэн бидэнд уулзах хүртэл хоёр герман нэгдснээр ямар ашигтай боломжууд нээгдэж болохыг чин сэтгэлээсээ тайлбарлаж учир явдлыг синхруулдаг байлаа. Мань хүн өөрөө хувийн хэвшлийн эзэн, зах зээлийн чөлөөт байдал, хувийн өмч ямар давуу тал авчрахыг хэдэн үеэрээ мэдвэл мэдэх хүний нэгэн. Миний анд бас ах болох Зигфрид Кайзер тэр үед хэлээр нэвтрэх асуудал хараахан чөлөөтэй болоогүй байхад Баруун Германы махны хувийн маш том үйлдвэрийн эзэн биднийг ураад байна. Тэнд энэ жилийн олон улсын ногоон 7 хоног гэдэг хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэлийн агуу гэхээр маш том үсгэлэн яармаг хэд хоногийн дараа болох юм байна. Энэ яармаг 1926 оноос хойш уламжлал болон явагдаж Германы ба олон улсын хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн хөгжлийг нэг дор харуулдаг юм. Чи мэрэгжлийн хүн байна да. Шинэ юм үзэг гэж бодоод надтай хамт явахыг урьж байна. Ана Баруун Германы найз ч бас чамайг урьсан. Чи хамт явах уу гэж асуулаа. Надад бодож санах, эргэлзэж, тэнэгэлзэх юм байсангүй. Шуудхан л манай монголчууд 1000 сонсохоор нэг удаа үз гэдэг юм аа. Хойш суух юм алга хамт явнаа хэмээн баясан хэллээ. Миний хувьд үсгэлэн үзэхээс гадна анх удаага л Баруун Берлинд хөл тавих гэж байгаа болохоор тэр дороо л зөвшөөрсөн хэрэг. Эх хормонч гэлээ чөлөөт ардчилсан нийгэмд шилжиж зах зээлийн эдийн засгийг эргэлт буцалтгүйгээр сонгох нь бараг тодорхой болсон юм шиг надад санагдах болсон цаг байлаа. Тэгэд ч өнөөх капиталист нийгмээ өөрийн нүдээр харах дур гоцолцоод болдог байна. Тэгэхдээ бас Монгол хүний хувьд хамаагүй явж болох юм болов уу гэж тэнэгэлзэн элчин сайдын яамны танил ахаас утсаар лавлаа. Баруун Берлин орж гарах 24 цагийн төр зөвшөөрлийн тамга паспортон дээрээ даруулаад болно гэсэн нааштай хариуг авсан юм. Бас ямар мэдэхгүй газар ганцаараа явах гэж байгаа биш. Герман дотн найзтайгаа явах гэж байгаа юм чинь юундаач тэнэгэлзэх үлээ. Хадгалж байсан мөнгнөөсөө солиулж халаасандаа ямар ч байсан 200 Deutschmark хийж тамга даруулж аваад найзынхаа машинд сууж сэтгэл нэн догдлон анх удаага барууны хэл нэвтрэхээр замдан шуударлаа. Зүүн Германы Борнхольмын хэлийн постоор гарах гэтэл гадаадын иргэн тул намайг оруулахгүй гэлээ. Борнхольмын гүүрийг баруун зүүн талд нь тухайн үед хэл тусгаарлан хаасан байсан бөгөөд 1989 оны 11 сарын 9-ний 21 цаг 20 минутанд хамгийн анх албан ёсоор хэл нээгдсэн алдартай гарц юм. Биднийг тэр гарцаар гаргахгүй гэсэн тэр үгэнд миний анд Зигфрид мухардсангүй. Энэ хаалгаар оруулдгүй бол өөр нэг хаалгаар орох гээд үзье. Нэвтрэх хаалга зөндөө байгаа гэлээ. Мэдний зорж утсан тэр хаалга ягаад ч юм харуул хамгаалтч гэх юмгүй сул шахуу байсан болохоор бид машинтайгаа ямар ч саадгүй нэвтрч гэж үлээ. Тэр бол Берлиний хамгийн алдартай Америкийн засаг захиргаанд харьяалагддаг Checkpoint Charlie гэдэг хэлийн гарц байлаа. Ийхүү жинхэнэ барууны ертөнцид 1989 оны 2 сард анх хөл тавьсан. Сонсдог ном Эм бүхэд байршлаа.